За сайн уу манайхан Crime Story сүүхтэй эргээд тавтай морил та манаас үгийг анх удаа сонсож байгаа л энэхүү сүүх маань болсон явдал болон бодит гэмт хэргийн талаар ярьдаг сүүг байгаа. За энэ удаагийн дугаарын хэргийг би нэлээд олон жилийн өмнө ер нь мэддэг байсан. Гэхдээ тэг хөрөнгөө ер нь уншиж дитэйл мэдэх надад ерөөсөө зориг байгаагүй. Тэгээд энэ удаа зориглоод орчуулаад та бүхэндээ хүрэхээр шийдлээ. За ингээд шууд хэрэг рүүгээ орцгоё. За хэргийн эзэн Сьюзен Смит маань 1971 оны 9 сарын 29-ний өдөр Америкийн нэгдсэн улсын South Carolina-д 4 хүүхэдтэй аягийн хамгийн бага өгөөдөлж мэндэлсэн. Сьюзний аав нь 6 настай байхад нь амиа орлож нас орсон. Тэгээ нас орсныхаа дараа удаагүй багт нээж нь Beverly Russell гэдэг нэртэй хүн гэр бүл болсноор ингээд хойд автайгаа 3 ах эгчтэйгээ ингээд зургуулаа амьдардаг болсон байнамаа. Сьюзнийг бага багт нь хойдоо болох Russell нь маш олон удаа хүчнэдэж байсан гэдгийг Сьюзен нэмэгтэй сүлд хэлдэг. За тэгээ 13 наснда анх удаа энэ явдал басны дараа амиа орлох гэж оролцсон боловч бүтлгүүцэн тэгээ анхандаа бол хинт чилж чадахгүй айсандаа чимээгүй өнгөрдөг байсан бол сүүлдээ бол энэ байдалтай дасаж бүр юм тогтмол одоо бэлгийн харьцаанд ордог болсон байгаа. Тухайн үед тэгээд хойдоо болох Russell нь нэлээд баян бизнесмен хүн байсан гэдгийг бол бас хэлдэг. За тэгээд 1989 онд дахлах сургуулаа төгссөнийхаа дараа нэг их нэртэй эрэгтэй нууц амраг болдог. Тэгээд удаагүй их нарт нь баригдаад энэ явдлыг бол нөгөө эрэгтэй нь дуусгасан. Тэгээд эндээс бол нэлийн сэтгэлийн шаргаваад 18 наснда Сьюзен дахиад амиа орлох гэж оролдлого хийсэн боловч дахиад л бүтлгүүддэг. За тэгээд энэ явдлаас хойш нэг удаагүй 1991 онд 19 настайдаа Сьюзен өөрийн нөхөр болох Дэвид Смиттэй танилцаж төд удалгүйтэд хурмаа хийдэг. За тэгээд тэр хоёр дундаас 2 хөөрхөн хүүтэй болдог. 1991 оны 10 сарын 10-нд Дэниел хүн, за 1993 оны 8 сарын 5-ны өдөр Kimberly хүн тус тус мэндэлдэг. Сьюзен нэмэгтэй тэгээд нэлээд ерөн залуудаа ээж болсон. 20 наснда, за тэгээд 22 наснда 2 хүүгээ төрүүлсэн байдаг. Маш залуугаараа ээж болсон Сьюзен нэмэгтэй бол маш их үүрэг хариуцлага өөрийнхөө өмнө тулгарсан мэт санагдаад ер нь нөхөр 2 хүүхдээ бага багаар ингээд үзэн ядаж эхэлсэн. Нөхөр Дэвид Смитийн хувьд барилгын ажил хийдэг, гэр бүлийн санхүүгийн тал дээр бол асуудалгүй авч явдаг байсан хэдий ч ажил ихтэй болохоор гэртээ заримдаа ирж хондоггүй байсан. Хэдийн нөхөр нь гэр бүлээ санхүүгээр дутагдж гачигдахгүй авч явдаг байсан ч гэсэн Сьюзен эмэгтэйд бол хангалттай санагддаггүй байсан. Тэгээ Сьюзен эмэгтэй бол багаасаа баян чинэлийг амьдрах хүсэлтэй байдгаас учраас нөхөр болон 2 хүүхэд нь бол хизээч өөрт нь хангалттай санагддаггүй байсан. Сьюзен тэгээд гэр бүлээсээ гадна Tommy Pope гэдэг нэртэй залуутай бас давхар нууцаар явуулдаж эхэлсэн. Тэгээд тэр шинэ найз залуугаа гэхүү нөхөр хүүхдээ гэхүүгээд маш их хэцүү байсан гэж хэлж байгаа. За тэгээд нөхрөө ажилдаа үед нь найз залуугаа гэртээ авчирдаг байсан. За ингэж олон залуустай нөхрөөсөө гадуур уулзаж 2-3 жилийг өнгөрөөсний дараа 1994 оны 5 сард ер нь за хоёулаа ер нь бүтэхгүй байна. Салья гэд албан ёсоор гэрлэлтэд салгуулж 2 тишээ болоод Сьюзен бол 2 хүүтэйгээ үлдсэн. Албан ёсоор сансны дараа ойролцоогоор бараг 5 сарын дараа 1994 оны 10 сарын 25-ны өдөр оройны 9 цаг 23 минутанд 911-ийн дуудлага ирдэг. За тэр дуудлага бол Сьюзен нэмэгтэйгээс байсан. За Сьюзен нэмэгтэй бол нэлээд сандарчихсан юм хоолойн чичрээд миний хүүхдүүд гэж гацаад би 2 хүүхдээ ардаа суулгаад машинтайгаа явж байхад нэгэн хар эрстэй эрэгтэй хүн надад буу тулгаад машиныг минь хулгайлчихлаа гэж хэлдэг. За тэгээ өөдөөс нь диспатчер та тэр хүнээ дүрсэлж чадахгүй гэхтэн Сьюзен бол хар эрстэй эрэгтэй байсан. За ойролцоогоор 178 см өндөртэй 75-аас 82 кг жинтэй шотой цамц өмссөн толгоондоо малгай өмссөн. За тэгээ цэнхэр жинстэй хүн байсан гэж дүрсэлдэг. Тэгсэн диспатчер өөдөөс нь та өөрөө аюулгүй байна уу? Одоо хаана байгаа вэ гэж асуухт нь би одоо замын хажууд айлын гадаа байна. Гэхдээ миний хүүхдүүдийг машинтай аваад явчихлаа. Би хаашаа явсныг нь мэдэхгүй байна гэд орилоод сандраад уйлаад ярьдаг. За мэдээж тэгээд ийм аимшигтай хэргийн дуудлага авсан цагдаа нар бол шууд Сьюзен нэмэгтэй хаяг дээр нь очиод хүүхдүүдийг нь болон машин уулгаасан хулгайчдыг бол тэр доор нь хайж эхэлсэн. За тэгээд цагдаа нар ирээд Сьюзен эмэгтэйгээс ер нь юу гэсэн талаар асуухад эмэгтэй бол за би улаан гэрэл асаад зогсож явах таанаас ч нэг хүн гарч ирээд миний машинд суусаад гартаа буу барьсан байсан. Тэгээд над руу ингээ буугаа чиглүүлээд машинаа жолоод гэж хэлсэн. Би тэг өвгөнд нь ороод урагшаага хараад машинаа жолоодод явсан.
Тэгээд би яагаад намайг ингэж байгаа юм бэ гэж асуухад зүгээр л амаа татаад жолоогоо бариа, эсвэл би чамайг алчих уу гэд бууга над руу тулгаад хэлсэн. Би тэгээд айсан учраас үргэлжлүүлээд хэсэг урагшаа хараад жолоогоо бариад явсан гэдгээ хэлдэг. За тэгээд энэ үед бол хоёр хүн маань ард уйлаад байсан гэдгийг Сүүзэн эмэгтэй бол мэдүүлэлтэд хэлсэн. Тэгээд хэсэг явж байгаа тэр залуу намайг зогс гэж хэлээд машин зогсох үед намайг хүчээр буу гэд машинаас буулгасан. Тэгээ хоёр хүүхдээ минь аваад шууд машинаа унаад явчихсан гэж хамгийн ихний мэдүүлэгтээ Сүүзэн нэмэгтэй хэлсэн. За тэгээд тэр үед бол би маш их сандарсан айсан байсан. Тэгээ хамгийн ойр байсан байшин руу гүйсэн. Тэгээд очиод тэр байшингийн эсний дугаараас нь 911 руу залгасан маань тэр байсан гэдгийг бол Сүүзэн нэмэгтэй хэлсэн. За ингээд 25-ны орой бол өнгөрдөг. За тэгээ 26-нд бол Сүүзэн нэмэгтэй яг нөгөө тухайн хэрэгтнийг нөгөө хар ярстай хоёр хүүхдийг нь хулгайлаад явсан хэрэгтнийг бол нэлээд сайн санаж исэн учраас зурган дээр бол маш сайн ам зураг гаргаж өгдөг. Гаргаж өгсөн ам зургийнхаа дагуу цагдаа нар бол иргэдээс тусламж хүсээд орон даяар бол зургийг бол дэлгэдэг. За ингээд тусламж хүсгийнхаа хажуугаар Сүүзэн нэмэгтэй бол нөхрийгөө дуудаад нөхрийнхөө хамт хэдий салсан ч гэсэн хоёр хүүгийнх нь аав учраас нөхрөө бас дуудаад хэвлэлийн баг хурал хийдэг. Тэгээ хоёр хүүгээ би олохыг маш их хүсэж байна. Та бүхэн надад туслаач. Тэд ээжигээ хайгаад маш хэцүү байгаа хаа. Би ямар хэцүү байгааг бол төсөөлөхгүй байна гэд ингээд уйлаад мэдүүлэг өгдөг. Тэгээд Сүүзэн нэмэгтэй бол ингээд уйлаад ер нь ярьж чадахгүй байсан учраас нөхөр нь үргэлжлүүлээд ямар нэгэн жоохон л сэжигтэй зүйл санагдвал буруу зөв нь хамаагүй та бүхэн бидэнд мэдгдээрээ. Хоёр хүн маань эсэн минь эргээд ирнэ гэж найдаж байна. Аав ээж нь бүхнээ зориулаад та хоёрыгаа хайж байгаа шүү гэж хэлдэг. За тэгээд баахан хэвлэлийн баг хурал зарлаад зөндөө ярилцлага энэ төр өгөөд энэ хэрэг бол зөвхөн Сүүзэн Дэвид хоёрын хоёр хүүгээ алдсан хэрэг болоогүй. Орон даяараа анхаарал хандуулж эхэлсэн. Тэрнтэй холбоотой бас цагдаа нар ч гэсэн ер нь маш их хичээл зүтгэл гаргаж хөөрхөн аав ээж хоёрт нь хоёр хүүг нь олж өгөхөр 24 цагийн турш ээлжлэн ямар ч завсралгүйгээр хайртыг бол явуулж исэн байгаа. Машины зураг, хоёр хүүгийн зураг, гэмт хэрэгтний ам зураг гэх мэтчлэн зургууд бол тухайн муж дүүргийн бол бүр хаа сайгүй болцсон. Тэгээд бүр зүгээр юм хогийн савны хажууд ч гэсэн маш олноороо хөвтжийдэг болсон болтолноо тийм ихээр нь хэвлэн хүмүүст тараасан байдаг. За тэгээд нисдэг тэргээр дээгүүр хайж нохоотой цагдаа нар уулыг самарч завтай албан агч нар ойр орчмын гол нуурыг шалгаж бүх телевизээр тодорхой цагийн давтамжтай ярилцлага хэвлэлийн баг хурлыг нь мэдэгдэж ер нь энэ хэргийн цар хүрээ бол нэлээд том болж ирсэн байгаа. За тэгээд цагдаа нар бол мэдээж энэ хэргийн хамгийн сүүлд харсан юу басныг мэдж байгаа цорын ганц гэрч болох Сүүзэн нас бол өдөр болгон шахуу ямар нэг юм нэмт санах нү гэд мэдүүлэг авдаг байсан. Тэгээд хид хідэн мэдүүлэг авсныхаа дараа цагдаа нар бол жоохон нэг буруу зүйл яваад байгааг бол ажиглаж эхэлсэн. Цагдаа нарын хамгийн түрүүнд ажиглаж эхэлсэн зүйл болохоор Сүүзэн нэмэгтэй ярилцлага өгөөрөө нэлээд юм сэтгэл нь өвдсөн юм шиг царайлаад уйлаад маш их ядарч байгаа, зовж байгаа юм түнэ муутай харагдаж байгаа юм шиг хэрнээ яг ингээ бусад үеэр ер нь нэлээд тайван мэдүүлэг өгч явахдаа бас нэлээд тайван мартаж санаж байгаа шинжгүй бүх зүйлийг маш тайвнаар бэлдсэн мэт ингээд ярилцлага өгч ирснийг бол цагдаа нар нэлээд сайн ажигласан. Тэгээ яг нэг цагдаагийн бүрийн мэдүүлэг нь ингээ бичсэн байлээ. Ярилцлага эхлэхийн өмнө зөв зүгээр инээж байгаад яг ярилцлага эхэлсэн чинь шууд гуниглаад эхэлсэн гэж хэлсэн. Тэгээд харин хоёр хүүгийн аав бол Дэвид бол байнга л гүнхтэй хэцүү байгаагаа мэдэгдэжсэн гэж анзаарснаа бол тэмдэглэсэн байдаг. За тэгээд дараагийн нэг анзаарсан зүйл нь болохоор Сүүзэн нэмэгтэй мөрдөн байцаал хоёр хүүг нь ер нь хайж байгаа явц ямар хуу байна гэдэг талаар нэг ч удаа цагдаа нараас асуугаагүй. Тэгээд ихэвчлэн хүүхдээ хайж байгаа аав ээж ер нь байнгын ингээл юу болж гин яаж туслах уу гэж байнга ингэж залгаж асуудаг бол Сүүзэн нэмэгтэй ингээ ярилцлага өгөөрөө л гарч ирчээ. Түүнээс бол ер нь мөрдөн байцаалтын явц ямар хөө байна гэж цагдаа нартай бол нэг ч холбогдоогүй бас нэлээ юм сэжигтэй санагддаг. За тэгээд цагдаа нар бол Сүүзэн нэмэгтэй бол ингээл ажиглаад лаа. Тэгээд эмэгтэй ингээ өөрийгөө ганцаараа хүн хараагүй гэж бодсон үедээ утсан аралтай бол инээгээл баясаал ингээл хаашаа бүр ингээл ихэр татаж инээж минээгээд за тэгээд хүмүүс тухайн өрөөнд нь ингээ ороод ирэхэр ч юм уу гинт ингээл униглал юм сүлтэй тариа гаргаал ийм худлаа ингээл уйлшч шүвгүүч биш болж байгааг цагдаа нар бол нэлээд сайн ажигладаг. Тэгээд бас цагдаа нарын тэмдэглэснээр Сүүзэн эмэгтэй маш олон удаа ярилцлага хэвлэлийн баг хурал бол өгсөн. Гэхдээ нүднээс нь нэг ч удаа яг ийм шингэн жинхэнэ бодит нулимс бол нэг ч удаа гараагүй гэдгийг бол цагдаа нар тэмдэглэснээ бол шүүх хурал дээр танилцуулдаг.
За ингээд хөөрхийлтэй ээж нь хүүнрээ хайж байгаа гэдэг дүр зураг бол зөвхөн арт түмэнд үлдээд цагдаа нар бол арай өөр зүйлийг ажиглаж эхэлсэн. За тэгээ Сьюзен эмэгтэй бол би одоо улаан гэрлэр зогсоход тэр хүн намайг хүчээр машинд маань суусан гэж хэлжсэн. Гэхдээ яг бодит байдал дээрээ тийм зүйл юусоо болоогүй байдаг. Тэгээд тэр замынх нь гэрлэн тохиод зөвхөн төвжөлтэй үед буюу одоо өдөр асдаг. Харин оройн болохоор асдаггүй тохиргоотой байсныг бол цагдаа нар олдог. Тэгээд яг тэр цаг хугацаанд бас тэр хаваар явж исэн хүмүүсээс мэдүүлэг авахд хүчээр машинд нь ороод ингээ буу тулгаж байгаа иймэрхүү зүйл бол харсан нэг ч хүн байдаггүйгээс гадна Сьюзен эмэгтэй өөрийг нь бол хүчээр машинаас гаргасан гэж хэлсэн боловч эмэгтэй биеинд бол хүч хэрэгсэн ямар ч улмөр бол байгаагүй гэдгийг цагдаа нар олдог. За ингээд нийт 3 өдрийн турш цагдаа нар бол нөгөө машин болон гэмт хэрэгтнийг л ингээд хайгаад байсан бол 4-р өдрөөс эхлээд нэлийн олон сэжигтэй зүйлс ажигласан болохоор тухайн машин, 2 хүү, за үл мэддэх хар ястай залууг хайх гэхээсээ илүү Смит эмэгтэй дээр бүх анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн байдаг. Цагдаа нар тэгээд ард ирээдээс одоо тусламж авах үйл ажиллагаагаа бол хэмээн өргөжлүүлж байсан хэдий ч цаанаа бол өөртөө Сьюзен эмэгтэйтэй холбоотой мөрдөх ажиллагааг тусдаа явуулж исэн. За тэгээд Сьюзен эмэгтэй сэжилж эхэлснээсээ хойш дахин юу болсон талаар нь асуугаал байдаг. Тэгээ мэдүүлэг авах болгонд зарим нэг зүйлс нь бол баагаар өөрчлөгдөж эхэлсэн. За тэгээ Сьюзен эмэгтэй бол тухайн хэрэгтээ өөрийг нь хэр удаан одоо буу тулгаад жолоо байрласан хугацааг бол яг тодорхой ерөөсөө сандаггүй. Улаан гэрэл асаад зогссон багтаа бас аль зүг рүү одоо явж ийснаа бас хольт солиод ингээд яриад байдаг. За ингээд ер нь нэлээд олон сэжигтэй санагцсан зүйлс байсан болохоор цагдаа нар бол полиграф тест буюу одоо үнэн худлаа ярьж байгаас юм шалгадаг тест Сьюзен эмэгтэйгээс авсан. За энэ нь хэдий 100% үнэн гэж одоо нотлогддоггүй учраас гэмт хэрэгт бол нотлох баримтаар орох боломжгүй ч гэсэн бараг 90% ер нь үнэн байх магадaltaй гэж цагдаа нар үздэг. Сьюзен эмэгтэйгээс нийт 2 удаа полиграф тест авдаг боловч Сьюзен хоёуланд нь унцдаг. Тэгээд энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Сьюзен эмэгтэй бол худлаа яриад байна л гэдгийг бол тухайн одоо тестийнх нь машин бол мэдэгдээд байсан гэсэн үг. За тэгээд нөгөө яг тодорхой цагийн давтамжтайгаар нөгөө бүх телевизээр энэ одоо гэмт хэргийн мэдээллийг явцыг цагдаа нар мэдэгдэж байгаа гэсэн. Тэгээд энэ явцаа бол бас цагдаа нар мэдэгдчихдэг. Ээжээс нь бид нар полиграф тест авсан. Гэхдээ ээж нь бол 2 удаа унсан гэдгийг бол ард иргэдэд нээлттэйгээр явцыг бол мэдээлсэн байдаг. Хүмүүс бол мэдээж тэгээд гайхсан. Тэгээ өрөвдөөл яана гэж нөгөө бодож исэн эмэгтэй нь 2 ч удаа унчихсан гэдэг нь 2 ч удаа худлаа ярьсан гэсэн үг. За тэгээд ер нь юу болоод байна? Энэ хүн өөр зүйл ер нь мэдээд байгаа юм биш үү гэд ард иргэдэд бол эргэлзээ төрж эхэлсэн. Тухайн үед тэгээд эмэгтэй хуучин нөхөр болох Дэвид л ганцаараа их нэртэй итгэж исэн. Тэгээ бит хоёр хүүгээ алдсан. 2 хүүгээ хайгаад ийм сэтгэл зүйтэй байхад та бүхэн нэмж битгий юм зохиож яриач. Тэр 3-4 өдөр нойргүй хоолгүй маш хэцүү байгаа учраас унсан байхаа гэж мэдүүлэгтээ хэлдэг. За ингэж явсаар 2 хүү алга болсноос хойш 9 өдрийн дараа 1994 оны 11 сарын 3-ны өдөр энэ олон өдрийн мэдүүлэг за тэгээ ерөн цагдаа нар нөгөө Сьюзен эмэгтэй полиграф тестэндээ унсан учраас одоо үннээ хэлвэл чамд илүү амраа чамаг ямар нэгэн зүйл нууж байгааг бид нар бол мэдж байна. Тэгээд одоо чи юу ч өөрчилж чадахгүй ямар ч худлаа зүйл чамд туслахгүй зөвхөн үнэл чамд жоохон ч гэсэн тусалж чадах учраас Сьюзен чи бидэнд итгээд үннээ хэлье гэж хэлэхэд нь Сьюзен ба шууд уйлж эхлээд юу болсноо ярьж хэлдэг. За тэгээ тэр өдөр буюу одоо 1994 оны 10 сарын 25-ны өдөр 2 хүүгээ би ээжиндээ аваач чөхөөр тэр замаар явж исэн гэдгээ хэлсэн. Тухайн үед бол миний сэтгэл санаа маш хэцүү байсан. Би юу болоод байгааг ойлгохгүй, яахаа ойлгохгүй байсан. Надад зүгээр л би өхмөр санагдчихсан гэдгээ санаж байна гэдгээ хэлдэг. Тэгээд ээжтэй аваач өгөөд ч яах вэ? Би дахиад л 2 хүүхдээ харах шаардлага надад тулгарна шүү дээ гэж бас бодсон. Тэгээд 2 хүүхдээ ээжтэй аваачиж өгчгөөд ганцаараа нуур руу явах гэжсэн гэдгээ хэлдэг. Гэхдээ одоо машинаа бариа явж байхдаа гинт бодлоо өөрчлөөд тэгээд ганцаараа явж байхаар 2 хүүхдээ дагуулад явъя. Тэгээд 2 хүүхд маань ч гэсэн ер нь бараг ингэж амьд байснаас өгснэн дээр ер нь аав ээж нь ийм токсик салсан одоо ийм гэр бүлд байснаас бурхантай илүү хамт байсан нь илүү дээр гэж би бодсон гэдгээ хэлсэн. Тэгээ би бол хизээж сайн ээж байгаагүй. Тэгээд цаашдаа ч гэсэн би сайн ээж байхгүй гэдгээ мэдсэн учраас 2 хүүгээ би ээж хүүсэхийг хүсээгүй. Тийм учраас би 2 хүүгээ аваад нуур руу очсон гэдгээ хэлдэг.
За тэгээд нууран дээр очиод нөгөө нуур руу шууд ордог юм налуу хэсэг дээр машинаа байрлуулад 3 удаа хүүхдүүдээ машинтай нуур руу оруулахыг хичээсэн ч гэсэн чадаагүй, зүрхлээгүй гэж хэлдэг. Тэгээд зүрхлэхгүй ингээд карданаа дэшээ татаад байсан учраас машинаасаа буугаад амьсгаа аваад хэсэг бодоод буцаад машиндаа суугаад шууд шийдээд хоёр хүүхдээ машинтай өөрөө газар руу өнхрүүлээд орохыг нь бол хараад зогссон гэдгийг хэлсэн. Тухайн үед миний сэтгэл санаа бол эрүүл байгаагүй. Би хоёр хүүхдээ нуур руу машинтайгаа өнхрөөд орохыг харсан. Гэхдээ надад ямар ч emotion сэтгэл хөдлөл байгаагүй. Тэгээд ямар ч тач би эрүүлэр сэтгэхгүй байгаагаа хэд удаа анзаарсан. Юу болоод байгааг ч гэсэн би сайн ойлгохгүй байсан. Ямар ч тач би одоо хүртэл хоёр хүү маань бурхантай зөв байгаа гэдэгт итгэж байгаа. Тэгээд тэднийг дахиж хэн ч өвдөхгүй гэдгийг би бодож байгаа учраас тайвширдаг. Тэгээд ээж хүний хувьд бол энэ л миний хүсэх зүйл байсан гэдгийг бол хэлсэн юм. За тэгээд сүүсэн нэмэгтэй бол тухайн машин унсныхаа дараа маш хурдан алга болсон. Тэгээд би тэндээс шууд явсан гэдэг мэдүүлэгтэй бол хэлдэг. За тэгээд сүүсэн нэмэгтэй хэлэхдээ тухайн машиныг би урагшаа ингээд өнхрүүлээд явхад машин ус руу орсноосоо хойш маш хурдан алга болсон. Тэгээд би тэндээс шууд явсан гэж мэдүүлэгтэй хэлсэн. Цагдаа нар бол мэдээж энэ сэтгэл зүйн асуудал бол ганцхан шалтгаан байсан гэж бол бодоагүй. Тийм учраас сүүсэн эмэгтэйгээс бол яагаад ийм зүйл хийх болсон бэ гэдэг дахин асуусны эцэст сүүсэн бол арай өөр шалтгаан бас хэлж эхэлсэн. Сүүсэн 1994 онд 5 сард нөхрөөсөө салснасаа хойш Том Финли гэдэг баян эртэй болцож эхэлсэн. Тэгээ тухайн эрэгтэй нь болохоор ажлынх нь босс байсан. Тэгээд нөхрөөс нь шал өөр байсан. Тэгээ маш сайн гэр бүлээс гаралтай баян чинэлэг залуу байсан. Тэгээ тийм учраас миний хүсдэг амьдралыг бол Том л ганцхан өгч чадхаар юм байна гэж би бодоод маш их хайртай болсон гэдгээ хэлсэн. За тэгээд өнгө мөнгөнд дуртай Сүүзэн бол Том залуутай хэсэг болцож агаад Томын аавтай бас унтчихснийг нь бол Том залуу бол мэдчихдэг. За тэгээд тэр залуу Сүүзнээс мэдээж салахаар болоод Сүүзэнд захиа үлдээсэн. За тэгээд тэр захианд болохоор Сүүзний талаар элдвийн муу мухайг нь бол хэлээгүй. За хамгийн азтай залуу чамайг ихнэрээ болгоно гэж би найдаж байна. Гэхдээ тэр ихтэй би биш бололтой. Би чамд дурлсан, хайрлсан. Гэхдээ чиний зарим нэг зүйлс надад тохирохгүй байхаа гэж би чамд хэлж байсан шүү дээ. Тийм ээ, би хүүхдүүдийн чинь талаар ярьж байна гэж захиандаа дурдсан. Би одоогоор хүүхэд өсөхгүй байна. Бас чиний хүүхдүүдийн өмнө хариуцлага хүлээхэд арай бэлэн биш байна. Чиний хүүхдүүд маш сайн хүүхдүүд. Тэгээд бас том болоод маш сайн хүн болж өснө гэдгийг би найдаж байна. Тэгээд чамаас салж байгаа хамгийн гол шалтгаан нь бол хүүхдүүд чинь байсан юм шүү гэж хэлээд захиагаа дуусгасан байдаг. За тэгээд Том залууд бол би хувьдаа бол буруу өгмөргүй. Тэгээд ингэж хэллээ гэдэг ээж нь хоёр хүүгээ алчхна гэж бол бодоогүй ах гэж бодож байна. За тэгээд тухайн өдөр буюу 10 сарын 25-ныхаа үдээс өмнө Том залуутайгаа муудаа Том залуун захиан дээр нь бол ийм утга байсанд бол Сүүзэн нэмэгтэй бол маш их сэтгэлээр унсан. Тэгээд би ер нь дахиж хинтээж хамт байх боломжгүй юм байна. Хоёр хүүхэдтэй үний хүн тоохгүй юм байна гэж бодсон. Тэгээд тухайн өдөр ажлаасаа эрт гараад хоёр хүүгээ өдөр өнжүүлэхээс нь нэлийн эрт аваад хоёр хүүхдээ ард машиныхаа суудал дээр ингээд бүслээд 4-5 цагийн турш хоёр хүүтэйгээ ингээ хаашаа чамаагүй машинаа бариад яваад байсан. Тэгээд яваад л ясан болохоор 3 настай хүн ээж хаашаа явж байгаа юм бэ гэж зөндөө асуусаж гэсэн Сүүзэн нэг ч хариу хэлээгүй гэдгээ бас сүлд мэдүүлэгтээ хэлсэн байдаг. За ингээд ийм мэдүүлгийн араас Сүүзэн эмэгтэй сэжигтэн биш хоёр хүний амь насыг хүнөөсөн гэмт хэрэгтэн гэж цагдаа нараа шууд баривчилдаг. За тэгээ гэр бүл болон олон нийтийн талаар дэлгэхээс өмнө цагдаа нар бол хэргийн газрыг Сүүзнээс асуугаад хоёр хүүгийн цогцыг хайж эхэлсэн. За тэгээд машиныг нь оруулсан нууран дээр нь очиод тухайн машиныг бол хаана байна гэдгийг нь ийм дууны долгион ашиглаж олдог багжаар хайж маш хурдан хугацаанд олоод дээшээ татаж гаргасан. Харамсалтай нь хоёр хүү хоёулаа хүүхдийн суудлын бүстэйгээ живж нас орсон байдалтайгаар олдсон. Тэгээ тэнд байсан нийт цагдаа нар бол уйлаад харж чадахгүй нь яваад тэгээд маш хэцүү дүр зурагтай байсан гэдгийг бол шүүх хурал дээр хэлдэг. За хоёр хүү олдохдоо болохоор 3 настай хүн урагшаа харсан суудал дээр харин ой гарантай хүн болохоор хоошоо харсан ийм хүүхдийн суудал дээр суугаад хоёулангийн дотроос нь чоожсон байгааг бол олдгоо. Шүүх шинжилгээний дүгнэлтээр хоёр хүү бол ус руу нэвтрэхтэй амьд байсан. Харин усанд нэвтрээд орсныхаа дараа уушгинд нь ус хуралдаж живж нас орсон гэдгийг бол танилцуулдаг. Тэгээд ой гарантай хүн бол уушгины үйл ажиллагаа нь муу учраас 1-2 минутанд
За тэгээд 3 настай хүн арай дээр учраас 2-3 минутанд нас орсон байх магадaltaй гэж шүүх шинжилгээний дүгнэлтээр бол гарсан байдаг. Гэхдээ нөгөө ихэвчлэн хүмүүс живж өөхөхдөө ам хамраа таглах, за тэгээд өөрийнхөө одоо амьдралтай тэнцэж явах явцдаа илүү олон секундыг одоо амьдрах боломжтой байдаг боловч 2 хүү бол ингээд одоо суудалтаа бүслүүлсэн байсан учраас илүү хурд нас орсон байх магадaltaй гэдгийг шүүх шинжилгээний дүгнэлтээр эмчнэр бол танилцуулдаг. За ингээд 2 хүүг хөнөөсөн хэрэгт ээж болох Сьюзен нэмэгтэйг бол буруутай гэж орон даяар хэвлэлийн багварлаар цагдаа нар хэлдэг. За тэгээд нийт ард иргэд бол ар гэрийн нь бол шоконд орсон. Тэгээ 2 хүүг эрүүл саруул гэртээ эргээд ирнэ гэж бодсон боловч одоо өөрийг нь ингээд 2 хүүг нь хайгаад явчихсан хүмүүс бол ингээд өөртөө ингээд хууртагдсан мэдрэмж аваа. За тэгээ 2 хүүг бол маш их өрөвдөж хуурлаад Сьюзен нь хамгийн дээд ялыг өгөхийг бол ард иргэд бүгд хүсдэг. Сьюзен тэгээд гэмт хэрэгтэн хар арьстай хүн байсан гэж хэлснээс хойш нөгөө тухайн дүүргийнх нь хүмүүс бол өнгөрсөн 9 хоногт бол хар арьстай хүмүүс маш их дургу болчихсон байсан. Тэгээ тухайн үед угаасаа 90-ад оны сүүлээр эрх нь бол ингээ аимшигтайгаар зөрчигддөг байсан үед ингээ хар арьстай хүн байсан ингээ үзий ядагдсанд нь бол өнгөт арьстай хүмүүс бол бас маш их эсэргүүцэж дуу хоолойгоо нэгтгэж эхэлсэн. Ингээд 1995 оны 7 сарын 10-ны өдөр Сьюзений шүүх хурал эхэлсэн. За өмгөөлөгчийн зүгээс үлийн эмэгтэй бол сэтгэл готрол нэгцтэй төлсөн хүнд хэлбэрийн сэтгэл готролд орсон эмэгтэй, эмчийн бичгтэй. Тэгээд энэ бол аимшигт аллахын тухай биш. Энэ бол маш их уу гашуу гуниг гутрлын тухай хэрэгээ гэж хэлсэн. Тухайн үед Сьюзен 2 хүүхэдтэйгээ цуг амиа орлохыг хүссэн ч эцсийн мөчөд машинаасаа ягаад ч юм бууж чадсан учраас амьд үлдсэн. Түүнээс л Сьюзен эмэгтэй бол өөрийгөө бас 2 хүүхэдтэйгээ цуг халахаар оролдож исэн юм сэтгэл зүйн докторгүй байсан эмэгтэй гэж өмгөөлөгч талаас үл үздэг. Тэгээд угаасаа ийм гэмт хэрэг хийсэн үнд одоо өөр өмгөөлч хүнцэг угаасаа байхгүй л байх гэж би бол бодож байна. За харин прокурорын зүгээс болохоор шинэ найз залуутайгаа амьдрахын тулд 2 хүүгээ алсан. Зохион байгуулалттайгаар энэ аимшигт аллахыг бол хийсэн учраас Сьюзен эмэгтэйд бол цаазын ял оноохыг бол хамгийн зөв гэж прокурор талаас үзсэн. Тухайн хэрэг гарах үед Сьюзен эмэгтэй нийт 4 эрэгтэйтэй ийм тогтмол одоо харилцаанд ордог байсан гэдгийг хэлдэг. За нэг нь бол түүний найз залуу болох Том гэх залуу. За Том гэх залуугийн аав нь, за тэгээ хойд аав нь, за тэгээд нөгөө хуучин нөхөр болох Дэвид гэх залуу гэдгийг бол прокурор талаас бас хэлдэг. За ингээд 1995 оны 7 сарын 22-ны өдөр тангарагтны шүүгчнэр бол цаазын ял бишээ 30 жилийн дараа давд залдах боломжтойгоор бүх насаар нь хорих ялыг Сьюзенд оноосон. Тэгээд Сьюзен анх бол Каролина мужийн Колумбиа хот дахь шоронд хоригдчихсэн боловч 2000 онд тэгээд шоронгийнхаа 2 харгалзагчтай унтсан гэдэг хэрэгээр шалгагдаад тэгээд тухайн шоронгоос нь бол сольдог. 2 шоронгийн харгалзагчид нь 3 сарын хорих ял өгөөд Сьюзенд болохоор өөр шорон руу шилжүүлэх шийдвэр гардаг. За тэгээ өөр шорон руу шилжсэн ч гэсэн Сьюзений энэ унтаж хөвтөх асуудал бол ерөөсөө зогсоогүй. Харгалзагчтайгаа, хоригдлуудтайгаа, шоронгийн хамгаалагчтайгээд маш олон хүнтэй унтаад тухай бүр шийтгүүлээд явж исэн. За тэгээ сүүлдээ эрэгтэй хүн биш бүр эмэгтэй хүнтэй, эмэгтэй одоо хоригдлуудтайгаа хүртэл унтсан байдгаа гэдгийг бол бас рекордоос нь харсан. За ингэж хоригдож явсаар 2024 оны 11 сард буюу одоо өнөөдрөөс 9 сарын өмнө одоо тухайн хэрэг гарснаас хойш 30 жилийн дараа Сьюзений давд заалдах боломж нь нэгдээд давд заалдах шүүх хурал нь бол болсон. Шүүхээс бол тэгээ Сьюзений одоо хүсэлтийг нь бол цуцлаад ялыг нь хэвээр үлдээдэг. Тэгээ энэ шийдвэрийг сонссны дараа Сьюзен юм шидлээд маш их уурсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Уг нь бол яг шүүх хурал дундуураа бол нэлээд уйлаад би маш их харамсаж байна. Би одоо тухайн хугацааг одоо хойшлуулах боломжтой байсан бол одоо ч гэсэн би хойшлуулахад бэлэн байна гэд ингээ уйлаад гашуудаад ярьжсэн чинь гинэд нөгөө шийдвэр гарсны дараа шууд уурлаад хамаг юм авч шидсэн гэж бичигдсэн байдаг. Тэгээ энэ нь болохоор яг нөгөө 30 жилийн өмнөх худлаа уйлжсэн шиг нь харагдсан гэдгийг мөн тэмдэглэсэн. За тэгээ Сьюзений дараагийн одоо давж заалдах хурал нь 2026 оны 11 сард товлогдсон. Тэгээ Сьюзен одоогоор шорондоо ялаа идлээд байж байгаа. Хэрэг гарах үедээ 23 настай байсан бол өнөөдрийн байдлаар 54 настай болсон юм шорондоо ялаа идлээд байж байгаа юм эмэгтэй байх нэ. Тэгээ миний хувьд бол 2026 онд ч бас битгий суллагдаасаа гэж бодож байна. Тэгээ та бүхэн бас юу гэж бодож байна? Комент хэсэгт бичээрэй. Тэгээд энэ хэрэг маань хохирогч нь 2 бага насны хүүхэд учраас би тэгээд олон жилийн өмнө мэддэг байсан ч гэсэн дэлгэрэнгүй
уншихыг ерөөсөө хизээж хүсэж байгаагүй хэрэг тэгээд уншаад хэрэгэ бэлтэж явахдаа бол надад маш их хэцүү байсан. За тэгээд энэ удаагийн дугаараа дуусгая. Тэгээд дараагийн дугаар удахгүй орох тул subscribe дарахыг битгий мартаарай манайхаа. За тэгээд баяртай.